Тэгэхээр энэ хүснэгтэн дээр юу яагаад харж байна вэ те бэрхшээл авчирдаг итгэлүүд боломж мэдрүүлдэг итгэлүүд гэсэн хоёр хэсэг хуваацсан байгаа хгүй хүснэгтэй. Тийм бааз? Бүгд нь харж байгаа юм те. Тэгэхээр бэрхшээл авчирдаг би чадах болов уу гэсэн нэг асуулт хүн болгон түрүү нөгөө нэг бисгүүлсэн би чадах болов уу гэдэг нэг асуулт байдаг байсан шүү дээ те. Тест түрүүний гээд бүсгүй бичсэн загтлаар тэгэхээр энэ бол бас нэг одоо итгэлийнх нь нэг байхгүй өөртөө итгэхгүй байгаа учраас бид нар би чадах болов уу гэж эргэлзэж эхэлж байгаа шүү дээ тий. Наа чи хүн өөртөө итгэл байхгүй. Тэгэхээр би чадах болохыг хүсэж байна уу гэдгийг өөрөөсөө асууж бас болно. Эсвэл би чаддаг болохыг хүсэж байна гэд хэлэх юм бол нөгөө юу гэдгийг чадах болов уу гэдгээс ч илүү хүчтэй байхгүй. Бид нар боломж илүү мэдэрдэг тий. Хүсэж яхах нь чухал. Тэрнээс биш яг одоо яг ямар байх нь бол чухал биш байхгүй юу? Тэ? Энийг бол одоо байж байгаа байхгүй байгаа нэг ирээдүйд бид нэр хийж болдог, чаддаг. Хамгийн гол нь би энэ үнийг ирээдүйд авахыг хүсэж байна уу гэдгийг өөрсдөөсөө бид нэр асуух хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр бизнесийн шийдвэрүүд гаргана гэдэг бол асар их хэмжээний бидний тийм одоо эрсдэл рүү ч гэдэг юм уу би энэ чадах болов ингүүл одоо болох болов ч гэдэг юм уу тийм асуудлууд аягүй их тулгардаг. Тэ? Тэгэхээр хамгийн түрүүнд бид нэр өөрөөсөө асуух юм аа болохоор би чаддаг болохыг хүсэж байна уу? Би чаддаг болохыг хүсэж байна тий. Хийж эхлээсээ өмнө наан чадах хэсгээ би мэдэхгүй шүү дээ мэдээж тий. Оролдож үзсэн хүн л чадж байгаа хэсгийг хийж мэддэг байхгүй юу? Оролдоод бид нэр эхний удаа нэг удаа жоохон одоо түрүүн тэр юмхтэй ярьжсэн шүү дээ 8 жоохон хийж үзээд тэр нь яг үндэ бизнес хий гэж бодоагүй зүгээр жоохон оролдож үзээд тэр нь одоо анх удаа юм хийхэд хизээч бид нэр мундаг алхдаггүй чаддаггүй байхгүй. Одоо бэби ч гэсэн бид нар мэдэн шүү дээ. Жоохон ялах хүүхэд одоо хэдхэн сартай хүүхэд гээгүйт одоо төрөнгуутаа хөл дээр босоод алхацдаггүй шүү дээ тий. Одоо амраа ялангуяа мэдж авдаггүй бэж болох гэж байгаа хүн тий. Тэгэхээр тэр нь ялах хантан чинь хөл дээрээ одоо хэдхэн сартай хэдхэн хоногтой байж байгаа хүүхэд гээгүйт алхаад явахгүй гээгүйт хөлд ороод явахгүй шүү дээ тий. Эсвэл гээгүйт яриад эхэлчихгүй шүү дээ тий. Тэр чинь чадах болов уу гэж бид нар асуу. Бэби байхдаа хүн чадах болов уу гэж асуудаггүй байхгүй юу? Зүгээр л өсөөл явдаг маргааштай санаа зовдөг үзэхлээр яг өнөөдөртөө маргааштай бид нар энийг яаж зохицуулах вэ гэдэг талаас нь бид нар харж ойлгож чаддаг учраас бид нар жоохон оролдоод би арай жоохон өнөөдөр өчигдөр байснаас илүү хүчтэй болчих юм бол маргааш нөгөөдөр гэхэд би чадах боломж байгаа юм байна. Би хүсэж гэнэ үгүй юу гэдэг тэр хүсэл аягүй чухал байхгүй юу? Тэ? Тэгэхээр та нарт одоо юу гэж хэлмээр байна гэхээр одоо хийж үзэхээс нааш чадах хэсгээ би мэдэхгүй учраас би оролдож үзье гэдэг тэ? Би чадах уугүй юу гэдгийг өөрчлөх нэг гайхалтай алхам нь зөвхөн тэрэнд л нуугдаад байгаа байхгүй юу? Би хийж үзэхээс нааш чадах хэсгээ би мэдэхгүй. Хийж үзснийхаа дараа би чадсан гэдгийг хэлж мэдэх байхгүй. Тэгэхээр би чадах болов гэж байгаа хүн ихэвчлэн хийж үзэхээс өмнө байгаа. Харин хийгээд эхэлж байгаа хүмүүс эзэж чадах болов гэдэг дээр юу яагаад гэвэл яг хийгээд туршаад үздэг болохоор энэ болохгүй одоо энийг яаж өөрчлөх үү гэдэг дээр анхаарал нь төвдрөө явчихдаг байхгүй. Тэгэхээр анхаарлаа бид нэр төвдрүүлж үзвэл надад чадахгүй юм огт байхгүй гэсэн итгэлийг бид нэр олж авах нь аягүй зүйтэй байгаа байхгүй. Зөв үү те? Тэгэхээр яг бид нэр тэгж итгэсэн үедээ боломж биднэрт илүү мэдрэгдээд эхэлдэг. Бид нэр өөртөө итгээд эхэлдэг байхгүй юу? Тэ? Би чаддаг болохыг хүсэж байна. Энийг хийхээс нааш одоо хийж чадах хэсгээ би мэдэхгүй юм чинь хийгээд эхэлчихье. Тэгээд хийгээд хийх үедээ одоо надад анхаарлаа төвлөрүүлээд оюун ухаанаа дайчлаад эхлүүл над чадахгүй байх ёсгүй гэдэг утгаар нь тий. Тэгэж үзвэл бид нэр яг хийгээд ч үздэг одоо амжилтанд хүрэх магадлал нь илүү өндөр байдаг байхгүй юу? Хийж чадах магадлал нь хэтэрхий өндөр болоо явчихдаг тий. Тэгэхээр сэтгхүүн ийм нэг юу байгаа даа.